Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Банзагчийн Оюмаа гэдэг. Би бизнес эрхлээд нэлээд олон жилийн ард өнгөрөөсөн байна. Ингээд өөрийнхөө мэдлэг арга барил туршлагаасаа та бүхэндээ хуваалцаж энэ видео чиглэлд явуулж байгаа. Ингээд өнөөдөр маш чухал асуудлын талаар хэдүүлээ ярилцсан. Энэ юу гэхээр таны орлого, таны зарлага, таны санхүүгийн асуудал. Тэгэхээр ихэнх хүн санхүүгээ зогсуулж чаддгүй, ихэнх хүн санхүүгийн боловсруулалтын тул хүндрэлтэй байдалд хүрдэг. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн юу гэж зөвлөж байгаа нөхөр та зарлага гарах зүйл хоригдлуулахаас илүүтэйгээр орлого бий болох хэрэгтэй. Орлого бий болгодог олон актив, олон одоо мөнгөний урсгалыг бий болгодог бизнесийн хэлбэрүүдийг бий болгох хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэтэл хүмүүс яг энэ дүрмийг эсрэгээр үйлдэл хийдэг. Жишээлбэл ихэнх хүн машинтай болохыг мөрөөддөг, ихэнх хүн байртай болохыг мөрөөддөг. За тэгэхээр машинтай болохыг мөрөөдөж байгаа дунджаар хэдүүлээ бодох юм бол дунджаар ихэнх хүмүүс унж байгаа машиныг 15 сая төгрөгийн үнэтэй гэж бодъё. Тэгэхээр 15 сая төгрөг. За хэдүүлээ үзье 15 сая төгрөг. 15 сая төгрөг. Тэгэхээр та 15 сая төгрөгийн машиныг авахын худалдаж авахын тулд таны орлого хэд байх ёстой сарын орлого чинь. Энийг бол 3 сард хуваахад 5 сая төгрөг. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн юу гэж зөвлөж байгаа нөхөр таны унах гэж байгаа тэр машины үнийн дүн чинь таны 3-аас 4 сарын орлогын дүнтэй дүүцэх ёстой гэж. Тэгэхээр та сарын 5 сая төгрөг 4-өөс 5 сая төгрөгийн орлоготой байж нэг 15 сая төгрөгийн машин худалдаж авах эрх нь үүсгэнэ. За жишээлбэл та 60 сая төгрөгийн машин унахыг хүсэж байна гэж бодъё. Тэгвэл та энийг 3 сард хуваалаа 20 сая төгрөг. 20 сая төгрөгийн сарын орлоготой байж ич та бас энэ машины худалдаа авах хэрэгтэй болж байна. За мөн адил бид нар олон хүнээс асуух юм бол 8% зээлэнд хамрагддаг гэж маш их хүсдэг. Гэтэл энэ нөгөө талаараа эдийн засгаа бүрдүүлэгээ, орлогоо бүрдүүлэгээ тохиолдол маш их хүндрэлтэй болдог. Тэгэхээр жишээлбэл та нэг 240 сая төгрөгийн байр худалдаж авъя гэж бодъё. 240 сая төгрөгийн байр худалдаж авахын тулд таны сарын орлого хэд байх ёстой вэ? Энийг таны тэр худалдаж авах байрны үн чинь таны 2 жилийн орлоготой дүүцэх ёстой гэж ингэ зөвлөдөг. Тэгэхээр 2 жилийн орлогод чинь 24 сард хуваах юм бол та юу хөө 10 сая төгрөгийн сарын орлоготой байж ич 240 сая төгрөгийн байр худалдаж авах хэрэгтэй. Тэгэхээр бид нар яадаг вөхөр бид нар хаашаа анхаарлаа хандуулдаг вөхөр энэ орлогоо нэмэгдэх асуудал дээр анхаарлаа хандуулдаг. Ганцхан энэ байрыг худалдаж авъя, энэ мөнгийг хаанаас олох вэ гэд. Олох хамгийн ганц их үүсгэн хаанаас олдог гэхээр ерөөсөө зээл авъя. Банкны зээрэнд хамрагдъя. Банкны хүүтэй бүр урт хугацааны зээрэнд хамрагдъя. Ингээд энэ ипотекийн зээрэнд хамрагдаад олон одоо энэ хүндрэлтэй асуудал, санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсдэг. Тийм учраас олон санхүүчин танд юу зөвлөж байгаа нөхөр эхлээд та энэ лүү асуудлаа хандуул. Өөрөөр хэлбэл та орлогоо нэмэгдүүлэх арга замыг хай. Жилд нэг орлогыг бий болгож явах хэрэгтэй гэж зөвлөдөг. Жилд нэгээр шинэ орлогыг бий болгож авах хэрэгтэй. Тэгэхээр та ихэнх хүн нэг орлоготой байдаг бол та 2 орлоготой болох хэрэгтэй. Ихэнх хүн ганцхан ажилтай байдаг бол та 2 3 орлогын хүүсрийг бий болгох хэрэгтэй. Ингэж та бусдын хийгээгүй зүйлийг хийж иж маргааш та бусдын мөрөөдөж байгаагаар амьдрах болно. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэндээ товчгоо санхүүгийн боловсролын талаар ярилцлаа. Түр баяртай.